Үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сэтгэл гэгэл зөөлж тогтлуулсан 12 сар тунгуудахгүй эхлэх гэж байна. Тэгээд 12 сард SBN телевизийн уран бүтээлчид бид Happy 31 гэдэг баярын хөтөлбөрөө үзэгч та бүхэндээ хүргэдэг мөн бид өсгөө айл нэвтрүүлгийнхаа бас баярын дугааруудыг та бүхэнд хүргэх болно. Тэгээд яг 7 хоног болгоны яг энэ өдөр хийж бүтээж байгаа, үлгэрлэн дуурайж байгаа гайхам сайхан бүсгүүчүүдээрээ бид гоёдаг, бүсгүүчүүдийг нэвтрүүлэгтээ өрн оролцуулдаг. Тэгэхээр бидний өнөөдрийн зочин та бүхэндээ бас танилцуулахад таатай байна. Aqua Fitness-ийн захирал Уянга. Сайн байна уу та? Сайн байна уу? Өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгээд бидний нэвтрүүлгийн бас урилгыг хүлээж авсанд баярлалаа. Тэгээд мэдээж ярих зүйл их байгаа ах гэж бодож байна. Тэгээд хүн ер нь ингээд хийж бүтээж байгаа зүйлээрээ овгилж дуудуулна гэдэг их гоё штэ. Надад бол тийг санагддгийн. Тэгээд Aqua Uka гэд энэ нэр байнга хосолж яваад бидэнд танил болоод бас нэлээд хугацааг өнгөрөөсөн байна. Тэгээ бизнес эрхэлж байгаа эмэгтэй хүний хувьд яг энэ бизнесийг хийх санаа ч юм уу анхны тэр үүсгэлцэг дээр хоёлоо очие. Одоо манай Aqua Fitness маань бараг 2006 онд хийж эхэлж байсан. Тэгэхээр бараг 11 жил болсон гэсэн үг. 11 жилийн өмнө бол ер нь бол яг фитнестэй багасаа холбоотой байсан. 5-6 настайгаас гимнастикаар хичээлдэг. Ер нь фитнес клубт багшилдаг. Тэгээд 2006 онд одоо фитнесийн маш олон төрлүүд байдаг. Тэр дундаа л усан доторх фитнес бол ер нь бол Монголд байдаггүй байсан. Тэгээд ер нь туршиж үзээд анх хийжсэн. Ер нь бусад одоо мэдээж аливаа зүйл ажлыг эхлэхийн тулд судалгаа гэдэг бэлтгэл ажил гэдэг хамгийн чухал байдаг шүү дээ. Тэгэхээр за яг энэ төрлийн бизнесийг эрхлэе. За фитнесийн яг энэ төрлийн илүү их манадаа анхдагч юм байна, гоё юм байна гэж санаачлалыг гараад судлаад явж байхад дараа нь ингээд хөрсөн дээр ирээ буулгаад хэрэгжүүлэхэд хүмүүсийн хүлээж авах ч юм уу. Тэр зүйл нь хэр байв? Ер нь фитнесийн маш олон төрлүүд байдаг. Тэр төрөл дотроос бас багасаа усын спортоор хичээлж исэн болохоор одоо усын спорт, фитнес хоёрыг хослуулж болох юм гэж ер нь туршиж үзчихсэн. Бусад одоо орнуудаас яг Aqua Fitness усан юм фитнес сургалтууд маш их байдаг. Европт бас миний очиж исэн газруудад бас хийж үзээд туршиж үзчихсэн болохоор тэгээ манайд бас дөнгөж усан юм спортууд хөгжижсэн. Тэгээ хамгийн тохиромжтой бассейныг сонгоод анх хийсэн. Ер нь бол анхнаасаа л ер нь эмэгтэйчүүд голцоо хичээлж, эмэгтэйчүүд их маш туртаагаар хүлээж аваад одоо болтол ер нь л маш олон хичээлэгч нартай болсон байгаа. Усан ингээд юм фитнесээр хичээлэх нь одоо хамгийн том давуу тал нь ч юм уу үр дүнгийн хувьд ер нь юу байдаг юм бол усны бол маш олон давуу талууд байгаа. Усан дотор дасгал ихэд хамгийн гол нь бол арсыг сайн чангаруулдаг. Бас ядрахгүйгээр чингээ хасч болдог нь усны давуу тал. Тэгэхээр яг эмэгтэй хүнд хамгийн тохиромжтой. Одоо төрсөн эмэгтэйчүүд юм уу ер нь дундаас дээш насныхан мэдээж арс хамгийн чухал эрүүл залуу хэвээр нь хадгалахын тулд одоо усын спорт, усаар чирэгжүүлэх нэг чухал гэдэг. Энэ салбарт ер нь бол анхдагч гэсэн тодорхойлттой явдаг. Тэгээд ерөн зүгээр асуухад дэлхийд энэхүү салбар маань хэр хөгждгийг хөгжилтэй яваан бол манайх ер нь хэр араас нь явж байгаа юм бол ер нь бол яг усан доторхын фитнес дасгал нь бас насны ангилал бас жирэмсэн үедээ хичээлж болох гэд олон төрлийн төрлүүд байдаг. Одоо эмчилгээний бас сургалтууд байдаг. Усан доторх йога гэдэг усан доторх жирэмсэн хичээлийн дасгал бас усан доторх жим одоо тэрний шаш хэрэгсэлтэй эрэгтэй хүмүүс тамирчид хичээлэх тохиромжтой сургалт гэд ер нь аль бүх төрлийн сургалтуудыг л манайх одоо дэлхий дээр одоо ямар сургалт явагдчихэ бүгдийн турш үзээд манай дээр бас тустай юм сургалтууд явагдаж байгаа. Яг манайд бол манайхаас одоо өөр одоохондоо фитнес байхгүй байгаа. Ер нь бол манайх чинтэй хат маань жижиг учраас хангалттай байгаа гэж бодчих. Тэгэхээр яг Aqua Fitness Uka гэл яг тэрүүгээр танил болсон бол сүүлийн үед загварын салбарт их
хүчзээд байгаа юм уу да. Өмнөх жилийн гоёлд орж ирснийг би санаад байна. Тийм бах тий. Тэгээд надад нэг ийм каталог байгаа. Тэгээд магадгүй яг нөө таны эрхэлж байгаа бизнестэй бас холбоотой. Тэгээд монголчууд маань юу сүүл үед их мундаг л болчихж л дээ. Залуучууд маань өөрсдийн гарааны бизнесийг эхлүүлдэг болчихж, өөрсдийн гэсэн брендийг их гаргадаг болчихж, тэгээд хэрэглэгчд маань бас ингээд хаяг гадаа ингээд харахаар өмнө нэг үндэсний үйлдвэрлэл гэхээр заавал монголчууд загвартай ч юм уу тийм байсан бол одоо яг л залуучуудын сонирхдаг тийм стайлтай болчихж, тэгээд усны загваруудтай. Энэ брендийг яагаад гаргах болов? Магадгүй яг усны хувцас гэхээр мэдээж яг акватай холбогдоод тэрнээс үүдэлтэй бүсгүйчүүдтэй бас нэг хөрөнгө оруулж байгаа хэлбэр авах гэж бодож байна. Тий, яг энэ ер нь бол яг ер нь мэрэгжлийн дизайнер бол биш. Гэхдээ хэрэглээ талаасаа бол яг энэ усны хувцсны загваруудыг гаргасан байгаа. Одоо манай дээр ч одоо бараг 10 жил болж байна. Монголд ч одоо усын спорт хөгжөөд 30 жил болж байгаа. Өөрийн гэсэн усны хувцсны брэнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байдгүй. Тэгээ хэрэглээ бол маш шаардлагатай. Одоо манай дээр ирж байгаа бүх бүсгүйчүүд хаанаас усны хувцас авах уу? Гоё тийм загвартай байгаа юу гэл ингээд наснаасаа тэгээд янз бүрийн өөрийнхөө биеийн тохирсон загвар ер нь бол сонголт маш бага байдгүй. Тэгээд энэ талаас нь эхний ээлжинд одоо хичээлэгч аквада хичээлдэг бүсгүйчүүдтэй анх гаргаж одоо яг туршлагаас хараад одоо яг усанд тасгал хийхэд эсвэл одоо ийм насны бүсгүйчүүдэд иймэрхүү загвар тохирно гэх зэрэгээр бол хэрэглээ талаас нь илүү харж гаргасан байна. Эхний загваруудыг ерөөхдөө ажиглаад хахад илүү тийм эмгтээлэг, тэмхтэн үний нэг бие галбирыг ч юм уу илүү тоттгсон маш гоё загварууд байсан. Тэгэхээр магадгүй дараагийн шинэ коллекц ямар байх бол гэсэн хүлээлт байж магадгүй. Тийм дараагийн ажлын төлөвлөгөөнд байгаа ёо. Тийм усны хувцсыг яг гоёлд орсноос хойш одоо л яг 1 жил болох чинь. 100 эхний одоо 100 бикини коллекцаа 100 танилцуулж нэг бикини фэшн шоу хийжсэн. Одоо энэ гоёлд над маань одоо 30 жилийн хойно байраа хийж байгаа учраас арай илүү фэшн тал руу жоохон үндэсний хэв маяг орсон. 9 эрдний загвар, 9 эрдний одоо бикини загвар хийсэн байгаа. Таны өмсөж байгаа хувцас танаах баха тий. Тэгээ ер нь бол усны хувцас яг дангаараа өмсгöd гадуураа заашгүй одоо нөмөрдөг. Тэгээ тэр нөмрөг нь бол яг далайн ирэг дээр бол нэмгэн одоо Монголд бол жоохон бие дэвтэйхэн байдлаар янз бүрээр гаргасан байна. Ер нь бизнесийн хувьд одоо бизнес эрхэлж байгаа эмэгтэй хүний хувьд мэдээж ингээл за энэ бизнес маань тодорхой хэмжээнд тако бизнес маань танигчлаа. Одоо ийм гэл дараагийнхаа бас сонирхлын өрөөнд хийдэг л ахalta. Ер нь яг ингээл манай бүсгүйчүүдэд яг ийм хэрэгтэй юм байна. Тэгвэл зүгээр юм байна гэсэн дараагийн төлөвлөгөө байгаа юу? Эсвэл яг одоо яг юун дээр төвлөрж ажиллаж байна? Усны хувцснаас гадна одоо эрэгтэй усны хувцас зөвхөн одоо эхний ээлжинд бид нар эмэгтэйчүүдэд зориулаа гаргасан. Одоо л эрэгтэй хүмүүст бас хүүхдүүд зориулсан усны хувцснууд гарна. Aqua Fitness-ийн дараагийн 10 жилийн ч юм уу тий байгуул аливаа ер нь юмыг удирдах байгаа хүн бол алсын хараа гэдэг зүйлийг тавьдаг шүү дээ. Тэр мөрөөдөл том байх тусмаа илүү унлаа гэхэд наан очиж ундгаа гэл манай хаярдаг 10 жилийн дараах Aqua Fitness-ийг ч юм уу таны одоо энэ шинэ брендийг төсөөлж байгаа төсөөлөл ямар байгаа бол ер нь яг төлөвлөснийхаа дагуу ер нь хүсэлтэй мөрөөдөлтэй хүрч чаддаг болохоор ер нь л амжилттай л явж байгаа. Тэгээд хоёлаа ярилцлага төр зур тусарлаад манай студид нэгэн уран бүтээл залуу хүрэлцэн ирсэн байгаамаа. Тэгээд энэ уран бүтээлийг хоёлаа сонсоод студид иргээд ярилцгаая. Ингээд үзэгч та бүхэндээ зориулаад дуучин хүрлээ. Миний дурлсан бүсгүй гэсэн сайхан уран бүтээлийг хүргэж байна. Бүсгүй нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд уран бүтээлчтэй бас уран бүтээлт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд нэвтрүүлгийн маань нэр бүсгүй айл. Тэгээд нийгэм, соёл, урлаг, улс төр гэд бүхий салбарын онцлог нийгэмдээ зөв үлгэр дуурайлуулж байгаа, хийж бүтээж байгаа сайхан бүсгүйчүүдэрээ бид гоёдог. Тэгээд бүсгүйчүүдийнхаа бас талаарх яриаг бас
хөвчлө өрнүүлдэг байгаа. Тэгээд нэвтрүүлгийн маань уламжлалсан асуулт. Тэгээд эмэгтэй хүнийг тодорхойлдог олон янзын айл байдаг, бүсгүй айл байдаг. Таныг тодорхойлдог тэр бүсгүй айл нь юу юм бол? Ер нь л зөөлөн талтай л. Ер нь эмэгтэй хүнд байх ёстой хамгийн гол зан чанарыг юу гэж боддог вэ? Та хүмүүсээс ер нь юуг илүү хардгийг, эмэгтэй хүнээсээс олж харахыг хичээдэг юм? Ер нь яг эрэгтэй хүний гол шинж, эмэгтэй хүний гол шинж гэд байдаг сте. Эрэгтэй хүн бол хүчтэй, зоригтой. Эмэгтэй хүн бол эмэгтэйлэг, зөөлөн. Тийм байх нь л илүү байх гэж бодож байна. Манайхан ярьдаг штэ гой сайхан байна гэдэг эмэгтэй хүний үүрэг гэж их ярьдаг ш. Тэгэхээр магадгүй яг таны нэвтрүүлэгт ороод манай үзэгчид бас сонирхож байж магадгүй л те. Гой сайхандаа ихэр анхаар хандуулдаг юм бол юу хэрэгэлдэг юм бол гэл манай бүсгүүчүүдийн нэг аюу урт хөрсөн асуултууд байдаг штэ. Тэрийг төлөөлөд асууч. Гой сайхан байхад хамгийн гол нь эрүүл ахилж байгаа л та дотроосоо. Зөв хаалдаг, одоо байнгын зөв одоо жингээ барихтаа хүртэл одоо зөв жингээ барьж чаддаг, дасгал хөдөлгөөн хийдэг, одоо өөрийгөө хөгжүүлдэг, энергээр өөрийгөө үргэлж цэвэр байх тэр бол хамгийн чухал байх гэж бодож байна. Нэг дадал зуршил гэж байдаг шүү дээ. Таны хувьд яг гоо сайхандаа баримталдаг шүү, байнга хийдэг ч юм уу, яг ингээд нэг зуршил болцсон тийм зүйл нь яг юу байдаг юм бол зарим хүмүүс ярьдаг шүү дээ, маскыг тэгж хэрэгэлдэг, эсвэл нүгэр цэвэрлэх хамгийн чухал байдаг гэл өөрөөсөө ингэсэн нэг тийм жортой байгаад байдаг ш. Таны жорыг сонирх юм тий? Маскыг бол тийм 7 хоногт 3 удаа чигшүүлэх маск манайх чинь хуурай ялангуяа өвөл болол заашгүй хэрэглэх шаардлагатай. Бусдын амирхартай. Ер нь яг уу зочноо ирэхээс өмнө тодорхой хэмжээнд бас судлаад нийтээс их мэдээлэл хайлаа. Тийм мэдээж яг фитнестэй холбоотой, эхэлж байгаа ажил мэргэжилтэй холбоотой мэдээлэлүүд их байснаас яг хувийн амьдралтай холбоотой ч юм уу, яг уянгаа гэдэг хүний талаар мэдээлэх ховор байдгийн билээ. Тэгээд энэ талаар бас нэмж асуумаар байна. Хүүхднаас хаана өнгөрсөн, ээж аав гэд яг тэр цаг үеийг хоёлаа эргээ жоохон дурсаал. Ер нь багасаа л спортоор явж байсан. 5 настай одоо гимнастик сургуульд ороод анх одоо төв бассейн барихад анхны одоо хичээлэгч, анхны тамирчин байсан. Тэгээд хар эрс клубд багшилдаг байсан. Арабикийн. Ер нь спорт тал руугаа л их олон спортын төрлөөр нь хичээлдэг байсан. Спортын юу нь таны анхаарлыг тэгж их татсан? Охтууд чи ер нь бол баг байхдаа нэг бол мис болно, гүнж болно. За эсвэл юу одоо бүжигчин болно гэл нэг тиймэрхүү зүйл их татагтаад байдаг шүү дээ. Ер нь гэхдээ яг гимнастикаар хичээлт хүүхдүүд ер нь их байсан. Спорт гимнастик, орон гимнастик гэх нэг тууцтай, бөмбөгтэй. Тийм. Тэгэл яг тэр үед яг тийм бөмбөгтэй, тууцтай гимнастикийн дугааланд явдаг байсан. Тэгээд аав маань анх төв бассейныг нэгтгэхэд арснаас хойш тэгэл спорт төртэй болсон. Тэгээд энэ багасаа ил ер нь сурч исэн юм маань миний ажил мэргэжил болсон л гэсэн үг л дээ. Хойлоо яг энэ сэдвтэй холбоотой нэг бичлэгийг үзээд хоёул эргээд ярилцъя. За манай уянга маань анх 1999 оноос хойш ерөнхийдөө уянгааг бол мэддэг, таньдаг байсан. Тэгээд анх 2003 онд манай одоо хуучин нар бол хар эрс гээд бодибилдинг фитнесийн клуб дээр албан ёсоор шав болохоор ирсэн ийм түүхтэй. Тэгээд тэр үеэс хойш одоо хүртэл бид хоёр бол одоо хамтран бас үйл ажиллагаа явуулдаг, багш шавын барилгаагаа өргөлжлүүлэн ингээд явж байна. За бас тодорхой хугацаанд манай клуб дээр бас фитнесийн багшаар бол ажиллаж байсан. Одоо ажиллаж байгаа хугацаанд их итгэвч зүтгэлтэй, хөдөлмөрч, дайчин, ийм шаргуу
ийм охин юм шиг надад бол санагдчихсэн. За тэгээд өөрийнх нь ууггүй хөдөлмөр хичээл зүтгэл нь бас одоогийн энэ өндөрлөг, одоогийн амжилтанд хүрэхэд тодорхой хувь хэмжээгээр нөлөөлсөн баха. Хувь хүнийх нь хувьд бас тодорхойлох юм бол багш хүнийхэн зүгээс харахад тоёхон сайхан эмэгтэй гэж одоо хаанаас нь чарсан хүн болгон харагдах байхаа гэж би боддгийн. Гэтэл энэ охиноос яг тийм хэмжээний биш, маш их хүчтэй энерги ялгардаг. Мөн түнчлэн маш их хөдөлмөрч тэр зан чанар нь үнэхээр одоо энэ охиныг маань бас ийм бизнесийн салбарт тийм ээ өөрийнх нь хүсэл мөрөөдөлтэй сонирхолтой мэрэгжилт нь хөтлөж амжилтанд хүргэсэн байхаа гэж боддог. Ер нь бол дурсамжтай сайхан цаг мөчүүд бол зөндөл байлаа. Тийм тэгээд бид хоёр бол бас Монголд анхны одоо бие дэвтрээ хөгжүүлэх DVD-г бас хамтарч хийсэн ийм бас төвхтэй мөн түнчлэн одоо хамтраад бас ном тийм ээ эвлүүлэх нийгмийн ажилтны тус нэмэр болох юм зүйлүүдийг бас хийсэн зүйлүүд зөндөө байдаг. Мөн одоо багшаа гэдэг бол сүултээ бүр их дотн болж тийм ээ бие биендээ тусалдаг, дэмждэг нөхөрлийн хэмжээнд хүртэл одоо тийм байдалд бол хүрсэн гэж хэлэхэд би өөрөө бол их таатай байдаг. Мөн тэгээ шаваараа маш их бахархаж түүнийг хайрлаж хүндэлж явдаг. Шаман ч гэсэн бас багшаагаа бас одоо тэр хэмжээгээр хүндэтгэж хайрлаж явдагт би бас туйл их баяртай байдаг. Олон сайхан шавнар байдаг. Олон сайхан шавнарынхаа дундаас бас хайртай шавын маныг гэж би дотроо бодож явд юм аа. Тэгээд хайртай шавда энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө эрдмийн ажилтан бас амжилт хүсье. Багшин тэгээд шавдаа сэтгэлийнхаа үе хэллээ. Тэгээ магадгүй багш хүний хувьд бахархал зүйл бол мэдээж шавнарынхаа хийж бүтээж байгаагаар тэгээд магадгүй шавийнхын хувьд бас багшаасаа ийм үг сонсно гэдэг аюу гоё юм аа. Баяртай гоё туршилттай гоё. Ярaalсан байна. Баяртай. Ер нь л яг манай туйл багш маань л ер нь л яг фитнесийн замд хөтлсөн яг миний одоо хадаг барьж чадсан хайртай багш маань. Тэгээд хар ирс фитнес клуб чинь яг хамгийн одоо шилдэг фитнесийн клуб байсан. Тэрний араас одоо маш олон фитнесүүд гарч ирсэн. Одоо бүхэл мистер тамирчид, шилдэг тамирчид бол хар ирс клубээс төрдөг байсан. Тэгээ манай туулагч маань маш олон тамирчин төрүүлсэн олимпийн наадамд тасалсан мундаг доктор багш, дэд профессор. Тэгээд яг хар ирсээсээ бие даагаад гарсан боловч тэгээ багштай үргэлж холбоотой. Одоо сургууль дээрээ ч гэсэн одоо өдөрцөн багш маань, докторийн ажлын маань өдөрцөн багш байгаа. Тэр багштай үргэлж баярлалтай, хайртай шүү. Багш сая хэллээ л дээ. Докторийн ажилд дээр туслаад гэдэг чинь өргөжлүүлээ сурж байгаа юм байна. Яг ямар чиглэлээр сурж ийн энэ талаараа бас бидний сонирхолтой. Ер нь залуу кэж бүтээх хажуугаар сурна гэдэг айгүй чухал байдаг шүү дээ. Энэ докторийн ажил маань болохоор яг усын эмчилгээ гэдгээр явж байгаа. Манай дээр одоо яг жингээ хасахаас гадна яг усын эмчилгээ бас яг гол сургалт маань болж байгаа. Одоо манай усын эмчилгээнд явж байгаа хүмүүс маань одоо эмчилгээ шаардлагатай одоо физик усын эмчилгээ шаардлагатай хүмүүс явж байгаа хүмүүс маань бол маш эрүүл болоод хөдөлгөөн нь бүр эрс сайжраад гардаг учраас одоо судалгаагаар манай дээр яг бэлэн судалгаа байгаа учраас одоо анх орж ирэхдээ ямар байсан одоо 2 сарын дараа 3 сарын дараа жилийн дараа эрүүл мэндэд нь ямар өөрчлөлт гарч байгааг одоо 7 хоногор хянж явдаг учраас усын эмчилгээ бол маш чухал шаардлагатай гэдгийг л ер нь судалгаагаараа харуулах зорилготой л ажиллаж байгаа. Тэгэхээр усын эмчилгээ гэдэгт одоо яг яаж хийгддэг юм бол тэгээ сонирхоод асуух. Дээрээс нь ямар их хүмүүст энэ эмчилгээ
хийгдвэл зүгээр байдгийг яг энэ талаар бид нарт бас мэдээлэл өгвөл би бас сонирхчил байна л да. Усын эмчилгээ мэдээж хүний биеийн 70% нь ус. Тэгээд ус маш их уух хэрэгтэй, гоо сайхны хувьд, эрүүл мэндийн хувьд гэл ер нь яг ингээд нөө хэрэгтэй гэдэг мэдээллүүдийг сонсч байсан болохоос яг ингээд ийм ингэх ёстой гэдэг мэдээллийг нэг их авч байгаагүй байна. Эмчилгээ талаас тэгэхээр ялангуяа одоо фитнес одоо хийж болохгүй хориотой байдаг хүмүүс байдаг л да. Тэр хүмүүс маань бол одоо зүрх судасны өвчтэй, даралт өндөртэй хүмүүс бол одоо зааланд гүйж хөлсөөхөд гаргаж одоо халууцаж одоо даралтаа өндөрсгөж болохгүй. Тийм хүмүүсийг одоо ингээд автоматар одоо хорцсон байдаг. Түүнээсээ болоод маш их таргалттай болдог. Өвчнөө одоо хөдөлгөөнөөр эмчлэх боломжгүй байдаг. Усан дотор бол хүний биеийн жин маш хөнгөн болдог, унж бэртэх, эсвэл одоо даралт өндөрч одоо биений температур өөрчлөгддөг. Хэвэн байдаг учраас дасгал хөдөлгөөн хийхэд маш тохиромжтой. Одоо даралт нь ихсэхгүй, одоо зүрх судаснд нь ачаал өгөхгүй. Эсвэл одоо үе мөчний өвчтэй хүмүүс, нурууны өвчтэй хүмүүс бас тохиромжтой байдаг. Одоо хүн усанд хэвтэй байдлаар усан дээр ингээ хөвгөд нуруунд ямар ч ачаал ирэхгүйгээр одоо дасгалуудыг хийхэд одоо нурууны үеинүүд одоо эргээд хэвэн байдалтай орох боломжтой байдаг. Нөө суул мулттай хүмүүс зүг үү? Тийм болохоор усан доторх дасгалууд бол хамгийн аюул багтай. Тийм болохоор бас жирэмсэн эхчүүд бас хичээлэхэд тохиромжтой гэсэн үг. Жирэмсэн хүн мэдээж зааланд фитнес ер нь бол дасгал хийх нь маш эрсдэлтэй байдаг. Усан дотор бол унж бэртэх эрсдэлгүй одоо хевлэдэх хүүхдэд хүртэл одоо хевлийн булчин одоо усан дотор маш зөөлөрч хевлэдэх хүүхд маш чөлөөтэй хөдөлдөг одоо хүүн ороодсон хүм гэж ярьдаг ч тиймэрхүү юмуд бол усанд дасгал хийсний дараа хүүхд нь хэвийн байралтай ордог. Бас одоо өөрөөрөө төрөх төрөлтийг маш сайн хөнгөвчүүлж өгдөг сонголтын дасгалууд байдаг. Яриа яаж хийж байгаа нөгөө мэрэгчлэлтэй холбогдоод ах юм. Тэгээд ер нь хувь уянгаа гэдэг хүний хувьд ч юм. За ажлын хувьд мэдээж бизнес эрхэлж байгаа эмэгтэйний хувьд маш том зорилго байдаг байх. Яг хувь хүнийхээ хувьд яг одоо зорж тэмүүлж байгаа зүйл гэвэл ажлаас жоохон хүн дэрээд хувь одоо нэг өөртөө одоо цаг гаргаад ч юм уу эсвэл нэг өөрөө ажлаас өөр нэг зүйлээс нэг кайф авдаг ч юм уу хийдэг зүйл гэвэл юу байдаг вэ? Бясалгал хийдэг. Саран багтай бясалгал хийдэг. Бас йогийн сургалтаар бас йогийн багшийн сургалт өгсөн байгаа. Йог хийн. Өөрөө багшлна. Эсвэл суралцж байгаа. Йогийн багшаар нь төгссөн. Бясалгалыг бол яг зүүн бол одоо ууланд гараад голын эрэг дээр ч юм уу, далайн эрэг дээр ч юм уу очиж бясалгал хийдэг. Ер нь йога бясалгал гэл манайхын сүүлийн үед бүсгүйчүүд маань их сонирхдаг болсон. Тэгээд тэр нь магадгүй нөгөө нэг одоо нэг энерги авах ч юм уу, тэгээ ирч хүч авах, өөрийн гэсэн нэг тийм орон зайг бий болгоход айгүй чухал байдаг юм шиг байна. Таныг яагаад энэ юу нэг татсан бол юу нэг гой мэдрэмжийг өгдгийг. Төвлөрч сарах нь. Одоо ер нь аль хүмүүс ихэнхдээ маш бухимдалтай. Юмыг хүлээж авах чадвар нь маш бага байдаг. Тэгээд өөрийгөө ингэж юмыг хөнгөн хүлээж авах чадвар маш чухал ах гэж боддог. Тэгээ нэг өчөх юмд бухимдахгүй. Яг л өөрийнхөө юунд ихтгэлтэй, өөртөө ихтгэлтэй тайван байх нь бол ер нь чухал гэж л боддог. Хүн болгонд нэг өөрийн одоо нэг ажил хийхэд ч юм ингээд рол модель гэж ярьсан даган дуурайх нэг ийм эмэгтэй ч юм уу энэ хүний ажлын арга барил гэл одоо бол тэгдэг болсон баг. Хүүхэд байхад би яг ийм эмэгтэй болно. Эсвэл энэ их чиг болно гэл нэг октодод тийм байдаг ш. Ер нь нэг одоо бодоод тахад яг тэр багтаа өсөж мөрөөдөж тэмүүлж байсан тэр эмэгтэйдээ хэр төгсөн байна. Би сүйстэй төгссөн. Сүйстэй байхдаа диктор болохыг хүссэн. Тэгээд даанч миний одоо хоолой тохирохгүй гээд тэгэл диктор
багш нартлаа их харах хэрэгтэй байсан. Одоо миний багш л UBS-ийн цэцэг багш маань намайг бэлдүүлдэг байсан. Тэгээд ер нь тэр үеийн л дикторуудыг аягүй их хардаг байсан. Ирч хүүч урам зоригийг юунаас их авдаг вэ? Юу танд өгдөг вэ? Бас л тасвал хийж байгаа юм те. Тэр авж байгаа мэдрэмж бол хамгийн гоё. Тэг энэ урыг чаддаг юм хийхэд л урам зоригтой. Тэртэй юм хийж байгаа учраас. Бизнес эрхэлж байгаа хүний хувьд шантрах ч юм уу тиймэрхүү зүйл гарч ирсэн үү? Тэгээ энэ фитнесийг бол яг тийм том бизнес гэж бол биш те. Амар сүртэй ашигын төлөө бол биш. Тэгээ миний дуртай зүйл өөрөө тасгал хийж байгаа учраас ажиллаа хийгээд өөрөө бас өөртөө хэрэгтэй юм хийж байгаа учраас нэг тэгж бизнес гэж бол би хардггүй. Фитнесийг хөгжүүлж байгаа бизнес одоо фитнест хувь нэмэр оруулж байгаа талаас л явж байгаа гэсэн. Ер нь мэдээж яг тухайн салбартаа ажиллаж байгаа хүнд бол энэ бол мэдээж хамгийн чухал байдаг баг. Өөр илүү нэг шат агсан төвшөнд ч юм уу юуг хий гэж юуг хийх юмсан, юуг хүмүүст харуулах юмсан, илүү танин мэдүүлэх юмсан гэж боддог бай. Одоо бол яг фитнес аль тодорхой анх одоо фитнес нэг цөөхөн хүн явдаг гэсэн бол одоо хүн болгон л Мэддэг байна. фитнесээр өөрийнхөө гэрээ харилцаач юм бүх хүмүүс л фитнест явдаг. Бүх хүмүүс ямар хоолт зөв хоолт вэ гэдгийг бүгд л мэддэг болсон. Одоо гол нь л одоо өөрөө өөртөөгөө ажиллах чадвар хамгийн чухал болов гэж бодож байна. Цаг гаргаж тэрэндээ тууштай байх. Өөрийнхөө эрүүл мэнд гэдгийг маш сайн мэдрэх тэр хамгийн чухал гэж боддог. Тэгэхээр одоо хувь хүний л одоо өөрийнх нь ухамсар гэж бодож байгаа. Тэгэхээр заавал одоо өшөө тийм бай, юм бай гэж зөв хаалтвал тийм гэж нэг зөвлөж авах шаардлагагүй л байна. Бүгд мэддэг болсон байхаа л гэж бодож байна. Манайхаа ингэж ярьдаг эмэгтэй хүний одоо ийм байх хэвээр гээл эрэгтэй хүн ийм зан чанартай байх хэвээр манайх шиг нөгөө ууламжлалаа их хүндэлдэг. Тэгээд эмэгтэй хүний одоо 21-ийн шинж гээл манайхан тэгж ярьдаг. Тэгээд ер нь залуу хүний хувьд яг орчин үед эмэгтэй хүн юм уу залуучууд маань эзэмших ёстой гол чадварыг ч юм уу тэрийг юу гэж хардаг вэ? Өөрөө бас тэр тал дээр хэр суралцж байна. Ер нь байнга суралцах хэрэгтэй. Бусдтай бас бас гадныхантай ч юм уу эсвэл өөрөөсөө илүү явж байгаа хүмүүстэй өөрийгөө харьцуулах хэрэгтэй, суралцах хэрэгтэй, соёлтой байх хэрэгтэй, хүний хүндэлдэг байх хэрэгтэй гэж зөндөлөх юмнууд байна тийм. Гол нь нийгэмд байгаа учраас нэгнийгээ хүндлэх, соёлтой байх нь хамгийн илүү чухал баг. Тэндээс л яг та өөрийгөө хөгжүүлж байгаа байдал нэмэгдэх байх л гэж бодож байна. Таны хувьд үлгэр дуурайл авдаг тийм эмэгтэй гэвэл хэнийг нэрлэх вэ? Үлгэр дуурайл ер нь тэгэл миний яг эргэн тойрны эмэгтэйчүүд маань бүгд л хүчрэг эмэгтэйчүүд байдаг. Одоо Монголд сайхан бизнес эмэгтэйчүүдийн холбоо гэд байгуулагдсан тэрний гишүүнээр болсон. Тэн донд ер нь бүх одоо эмэгтэйчүүд маш хүчрэг бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд байгаа. Ер нь донд одоо нийтлэг одоо бизнесийн 80% нь эмэгтэй одоо захиралтай гэсэн судалгаа байсан мөлий. Тэгэхээр ер нь аль эмэгтэйчүүд бол эргэн тойрны бахархмаар хөдөлмөрч маш өндөр мэдрэмж мэдлэгтэй эмэгтэйчүүд маш олон байгаад бүгднгээс нь л суралцж байгаа гэсэн үг. За хоёлаа нэг сайхан уран бүтээлийг сонсоод эргээд студидаа бас яриагаа үргэлжлүүлээ. Тэгээ та бүхэндээ зориулаа бас танд зориулаад дуучин хүрлээгийн би дурлна гэсэн сайхан уран бүтээлийг хүргэж байна. Дэлхийн төрлийг хэрэглээрэй. Бүсгүй нэвтрүүлэгтэйгээ хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээ бидний өнөөдрийн өрсөн зочин Aqua Fitness-ийн захирал Ука Уянга тэгээд
хамтдаа суугаад ярилцах сайхан байна. Тэгээд ер нь энэ хэсэгт бас яг ажил хэрэгч эмэгтэй гэдэг утгаараас ганц нэг асуултуудыг сонирхож асуумаар байна. Таны ажил одоо яаж эхэлдэг вэ? Өглөө, ажлын өглөө. Өглөө эхлээд сургууль руу очино. Сургуультай өдөр урлан дээр очино. Тэгээ орой аква дээр очиод орой нэг хичээл ордог. Ер нь л их загвал гэдэг та. Амралтын өдрөө бол яхав гэртээ. Яг юм энтэнд олон ажил хийгээд ч юм уу ингээд цаг наргүй үед нэг яг бид нар бол зүгээр тэгж ярьдэн шүү дээ. 24 цаг багтаад байна. Яаж нэмэх үү гэл. Тэгээд тэрийг одоо нэмэх арга байхгүй гэсэн ш өөрсдөө л нөгөө нэг ажил төлөвлөлт ч юм уу те нөгөө нэг тиймэрхүү зүйл дээр их анхаарах ач холбогдол өгдөг юм шиг байгаа. Ер нь ажлыг цагаа яаж хэмнэж зөв зарцуулъя гэх үү, төлөвлөгөө их хөтлөх үү, өдрийн тэмдэглэл ч юм уу эсвэл тиймэрхүү өөрийн гэсэн ажлын арга барил байвал бидэнд даавалцаач. Ерөнхийд нь мэдээж төлөвлөнө. Сайн төлөвлөх юм бол өнөөдөр юу хийх гэж одоо цаг хугацаа алдахгүй байх бас давуу тал төлөвлөгөө маш сайн чухал. Тэгээд яг ажил хийх хугацаанд бол маш сайн ажил хийчихэд би бас маш их аялах туртай. Ер нь бол сар өнжил аялдаг. Аялын клуб байдаг болохоор байнга аялдаг. Тэр аялдаа цаг гаргахын тулд одоо яг Монгол байх хугацаанд бас сайн ажиллаа хийгээд тэгээд амрах хугацаанд бас сайн амарч чаддаг болохоор ер нь бол их шаргуу байх хугацаанд бол маш сайн ажиллаждаг байгаа. Мэдээж тэр төлөвлөгөөгөө жилээр улирлаар 2-3 сараар гэд төлөвлөждөг. Тэгээ ер нь төлөвлөгөөний дагуу ер нь бол амжуулаад хийчихдэг те. Хамгийн сүүлд хаашаа аялсан? Хамгийн сүүлд хамгийн сүүлийн аялал маань бизнес аялал байсан. Саяны нөгөө түрүү ярьсан бизнес эмэгтэйчүүдийн холбоо яг Азийн орнуудаар Малайз, Сингапур, Макао зэрэг орнуудаар тэнд одоо бүх орны бизнес эмэгтэйчүүдийн юм уулзалт болсон. Тэнд ингээд бусад орны эмэгтэйчүүд маш идэвхтэй бас бизнес хийгээд бидний хийсэн юм маш их таалагдаж сайхан бас манай тэр төлөвлөгчд ирсэн манай гоо сайхан янз бүрийн бизнесүүдтэй хамтарч ажиллахаар хүрэлцэж ирсэн. Тэгээд тэр маш сонирхолтой аялал байсан. Ер нь тэгээд ийш тийшээ яваад шинэ газар үзээ, шинэ соёлтой танилцаад ирэхээр манайд ийм байсан бол гээд нэг ах юмтай ирдэг. Яг тэрнтэй адилхан шинэ хүмүүстэй уулзаад, шинэ найз нөхдөд болохоор бас тэр хүний сурч мэдж байгаа зүйлээс бас айгүй их тийм суралцдаг штэ. Тэгэхээр хамгийн сүүлд суралцсан тийм. Энийг нэг хүмүүст хилээд өгч хэсэг хаяа тэгдэг штэ. Манайх ийм байсан бол ч юм уу. Шинэ найз маань даваа тал нь юм байна. Хүмүүс ингэж юм хийж гин гэл. Сайн нэг Индонезийн беби хүүхдийн массаж хийдэг. Хүүхдийн спа, хүүхдийн бассейн одоо хүүхдийг одоо усанд анх ингэж биеийг чирэгжүүлэх юм массаж хийдэг юм мэрэгжлийн хүмүүс ирсэн. Тэгэхээр бас манайд бол манай аква фитнест бол бассейнд бол 4-өөс дээш насны хүүхдүүд явдаг. Тэрнээс няраа хүүхдүүд, нялх хүүхдүүд бол хичээл ерөөсөө би хийж байгаагүй. Тэгэхээр тэр бас сонирхолтой санагдсан. Бүр юм 0 сартаагаас ахуулаад хүүхдийг усаар чирэгжүүлэх, усанд тасгах. Ер нь бол манайх чинь уснаас хол ихэнх хүмүүс сэлж чаддгүй. Бусад далайтай орнууд бол багасаа тэгээд ингээд нэг настайгаас шахуу ингээд сэлждэг. Тэгээд тэрийг бүр тийм няраа хүүхдийн усанд татгалыг бас ташиж үзэх боломжтой санагдсан. Альва нөгөө мэрэгжил салбарт нөгөө хувь хүний онцлогийг их шаарддаг штэ. Сэтгүүлч нар гэвэл бүхнийг мэддэг байх хэрнээ юу ч мэдэхгүй юм шиг байнга асуудаг байх хэрэгтэй ч гэдэг ч юм уу нөө өөрсдөө нэг ярианы юу их чухал байгаад байдаг. За тэгэл анагаахын салбар ч юм уу салбар болгоны л мэрэгчлүүд өөр өөр ингэсэн нэг тийм хувь хүнээс нэг тийм чадварыг хамгийн чухал нэг зүйлийг шаарддаг байдаг. Ер нь таны ажил мэрэгчил таны ямар чадвар илүү их ажлаа амар хийхэд ч юм уу илүү их төхөн болдог вэ?
Ер нь спортоор тогтмол хичээлсэн хүмүүс ачаалт даах чадвар Тийм хараа илүү хатуужилтай байдаг болов гэж боддог. Ер нь л ачааллыг бол сайн дааж чаддаг. Дасгалын, биеийн, сэтгэлийн сэтгэлийн хаттай. Ингээд нэг яг зөв буруу мэддэхгүй нэг мэдээлэл донд бид нэр амар их төөрдгөл болчихж л тээ. Тэгэл яг энэ талаарх яг үнэн зөв бодтой мэдээлэл хийхгүй гэж их хайдаг ч юм уу. Тэгэхээр магадгүй яг энэ талаар хүмүүст өөрийн тийм блогийг ч юм уу эсвэл пэйж хуудасаараа дамжуулаад мэдээлэл хүргэе гэж юу хэр боддгоо. Бид нар ингээд нэг би бол тэгдэг байхгүй яг ингээд Facebook ашиглаад ч юм уу эсвэл сайтууд ашиглахаар нэг тийм замбармаагүй мэдээллийн донд төрчөөд байдаг. Аль нь ч үний сүулдэ ингээд нэг жоохон тэгдэг ч юм уу тий. Сошиал тайран жоохон нэг тийм итгэвтэй биш. Яг тэгж бангийн харилцаатай байх зав байгаа. Хүмүүс ер нь зөвлөгөө өгөөч гэж их хандах уу? Манайх ер нь хичээлж байгаа хүмүүстээ бол бангийн зөвлөгөө өгдөг. Хичээлж байгаа хүмүүстээ. Одоо шинээр орж байгаа хүмүүсээ харна. Ер нь бол нэг тийм нарийн дэглэм, хатуу дэглэм болвол эрүүл мэндэд ер нь бол хортой. Тэрийг одоо насан туршдаа хатуу дэглэмийг барьж чадахгүйгаас хойш заавал тех шаардлагагүй гэж боддог. Тэгээд яг цаг хугацаа байгаа юм чинь бүгдийг туршиж үзэж болно. Тэгээд би бол бүгдийг туршаад үзсэн байгаа болохоор одоо ямар спорт, ямар хоол яг жин хасах одоо нөлөөлөх үү гэдгийг одоо олон жил бүгднийг туршиж үзсэн. Бас өөрөө ч тийм сонирч болохоор би бол боксоор хичээлж исэн, belly dance гэл ингээл ер нь бүхэл ер нь спортоор хичээлж үзсэн. Тэгээд хамгийн тохиромжтой нь бол усан татрах одоо тасгал, йога энэ бол бүжиг дээр бол эмэгтэй хүнд хамгийн тохиромжтой. Хоолтын хувьд бол яг зөв хоолт сурахад бол яг тийм хатуу дэглэмээр барих биш. Одоо янз бүрийн цай хоол биш. Баг багаар л ер нь яг жинхэнэ яг зөв хоол сурахад ер нь маш их хугацаа шаардна. Одоо маргааш нөгөөдргээл гэж хүмүүс аяг яардаг. Тийм шүү дээ. Шууд л одоо галс гэнэ. Ер нь бол дунджаар 3-аас 6 сарын дараа гэхэд ерөнхийдөө нэг ганц 2 өөрчлөлтийг хийж чадна. Тэгээд жилийн дараа тэрний жилийн дараа гэхэд ер нь бол хүн зөв хоолт руу одоо яг одоо биед нь хөвшил болоод одоо тастай өгтөө ч юм уу юмыг хизээч одоо идэх хүсэлгүй болно. Тэрнээс ш төвчнтэй идмээр байдаг гэдэг. Төвчин алыг хэцүү шүү дээ. Төвчээл хажууд нэгэл өөрөө мэдээд тэр нь бол эргээд одоо эрүүл мэндэд хартай төвчж идэх гэдэг бол тэрнээс баг багаар зөв хоолт руу одоо давс сэргэлдэг бол давсаа багасгах, сахараа багасгах, гурлын юмаа багасгах. Ер нь бол юмны хэмжээг нь хэтрүүлэхгүй хэрэглээс орчих юм бол заавал би торт идэж болохгүй, заавал шоколад идэж болохгүй гэх биш. Бас жоохон хэмжээгээр байх юм бол нэг хэсэг хугацааны дараа өөр ирэхгүй зөв хоолт руу ордог. Тэгэхээр заавал тийж эрсдэлтэй юм хийхгүй л байх хэрэгтэй. Энэ сайн хурдан тураадаг гэж энэ тэгдэг гэж юм гэж туушрах хэрэггүй байх л. Идэвхтэй хөдөлгөөнийг бол юу ч байж болно. Ямар ч хөдөлгөөн өөрийнхөө дуртай спортоор хичээлэхэд бол хангалттай. Идэвхтэй л хөдөлж чадчихвэл заавал фитнес клубт явах биш гэртээ ч гэсэн тасгал хөдөлгөөний хийж болдог. Анхын шатны А үсэг гэдэг шиг яг л нэг тийм богинохон зөвлөгөө өгвөл жишээлбэл турхан хүмүүс идэв штэ. Нэг янз бүрийн мэдсэж нэг таргалдаггүй болохоор тэр хүмүүс заавал жингээ барих шаардлагагүй ч юм уу. Ер нь жингээ барих зөв хооллох гэдэг чинь өөрөө нөгөө нэг эсэргээрээ эрүүл мэндийн хувьд л айгүй чухал холбогдолтой гэж яриад байгааг. Бас хоолтоос нэлээ олон нарийн яригтай. Энергийн хоол гэдэг би бас нэг сургалтанд сууж байсан. Тэрэн дээр одоо бараг амьсгалал таргалаад байна гэлдэг хүмүүс байдаг штэ. Тэр хүмүүсийн бие махбодын онцлог одоо хүн чинь 3 юм махбодод хуваагддаг юм л да. Хий, шар, бадган гэх. Тэр биенийхээ одоо тэрийг эхлээд мэдэх хэрэгтэй. Би одоо ямар төлөвтэй хүн байна. Хий төлөвтэй болвол одоо ингээл юмд хөдөлгөөнтэй ингээ нэг зан чанарын юм шинжүүд байдаг. Тийм хүн болвол одоо ингээд өөрийгөө дарах одоо
хоол хэрэглэх хэрэгтэй. Хүүтэн хоол гэх юм уу одоо бүр тийм нарийн удаан хөдөлгөөнтэй одоо нажиг хүмүүсийн одоо юм хоол бас шал өөр. Одоо юмыг ингэж удаан боловсруулдаг ч юм уу эсвэл удаан байдаг хүмүүс бол эсрэгээр нь халуун чанарын зүйл хэрэглэх хэрэгтэй. Тэгээ жоохон хурдлуулах нь өөрийнхөө энергийг алдахгүйгээр одоо хүч тамираа авна бас жингээ барих гол онцлог. Гэт тэгээд ер нь ингээд өөрийнхөө тэр хий шар бадуунаа сайн мэдэх хэрэгтэй. Тэндээсээ хоолтой сонгох хэрэгтэй гэсэн үг. Бусдаас тэр таны суралцах тэр арга барил юу байдгийм бол би бол яг эндээс их сурдаг штэ нөө. Яг салбараа гой хүмүүс хүрээд ирдэг. Өөр ингэсэн амьдралтай, өөр ингэсэн ертөнцтэй, өөрсдийн гэсэн тийм нэг суралцсан, мэдсэн арга барилтай байдаг. Тэгэхээр харин энэ бол бас айгүй ашигтай. Одоо яг ном уншиж байгаа юм шиг л мэдээллийг авч чаддгийн гэдэг бол маш ашигтай. Одоо урд нь л дандаа л сургуулаас, номноос одоо хэрэгтэй мэдээлэл авдаг. Одоо бол маш шуурхаагаар алан зэрэг одоо мэдээлэл, хэрэгтэй мэдээллийг авах гэдэг хүрээлэл аягүй чухал, мэдлэг боловсралтай хүрээлэл донд байх юм бол одоо маш олон ном зэрэг уншсантай л ялгаагүй. Тийм хүрээлэл бол хамгийн чухал одоо үед бол талын мэдлэг, талын одоо мэдээллийг авчин бас өөрийнхөө холбоо, өөрийнхөө бизнес одоо өөрийнхөө хүрээллийг маш өргөн хүрээнд болгох одоо гадаад руу гэдэг жишээ. Тийм болохоор хүрээллээ өргөн мэдлэг боловсралтай хүмүүсээр холбоогоо баяжуулах чухал. Энд өөрийгөө ер нь төлөвшүүлэхэд гол нөлөөлдөг зүйл бол миний бодлоор би янз бүрийн тийм номнууд, даалт ертөнцийн номнууд их уншдаг. Тэгээ бясалгалын багш маань бас их нөлөөлсөн. Илүү хүний хүчтэй болгодог юм шиг байна. Дотоод хүнийг. Тийм. Ер нь бол өөрийгөө төвлөрүүлж өөрийгөө төгөл ажиллах нь амжилтанд хүрэх гол юу? Итгэлтэй, төлөвлөгөөтэй, зоригтой байх юм чинь ер нь бол татаад сэтгүү татаад өөртөөгөө ярилцгалуулж байгаа л та. Тэгэхээр энэ тийм багасаа л ер нь их ном уншдаг гэсэн. Номны хүч ах. Манай ээж төв номын сангийн захирал байсан. Тэгээд ер нь багасаа л уншлагын авраг ном хамгийн их олон ном уншсан хүүхдгээл ер нь ном одоо ч гэсэн их ном унших дуртай. За бидний нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсанд баярлалаа. Тэгээд бүсгүйчүүдээ бас өнөөдөр нэвтрүүлгээрээ дамжуулаад багахан хэмжээний зөвлөгөөг бас хүргэж чадсан баг. Тэгээд таны хийж байгаа ажилд намжилт хүсье. Тэгээд мэдээж бүсгүй хүн гоо сайхан байна гэдэг бол үүргэн. Тэгээд тэр үүргийг бас биелүүлэхэд нь туслаж аваа. Эрүүл мэндэд нь бас санаа тавьж байгаа. Танаа хамт олондоос өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд мэдээж зорьсон төлөвсөн бүх зүйл нь бүтэмжтэй бай гэж өрөөе. За баярлалаа. Бүсгүйчүүд маань асуух зүйл хэрэгтэй байх юм бол манай клубтэй холбогдож болно. Зөвлөгөөг хүрэхтэй таатай болно. Тэгээд урьж оролцуулсанд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Бас хамт ярилцахад сайхан байлаа. Бүсгүйд нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Хүчрэхэг манлайлагч, оюунлаг бүтээлч бүсгүйчүүдийгээ бид урьж оролцуулж та бүхэнтэйгээ уулзуулж сайхан мэдээллийг бас хүргэхийг зорддог. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй.